нэмэгцийг хэрэгтэй зүйл зориулах хэрэгцээ шаардлагыг төсвийн тодтолгод тусгалаа. Мөнгө хаана байна вэ гэсэн асуулт бас та бүхний өмнө байгаа. Төр өөрөө нэгт бол бүсэж хангална. Төсвөө 1.4 их найт төгрөгөөр хэмнэж байна. Томилт, сургууль сурчлагаа, тавилга, хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдв, тэтгэм, шагнал, хурал, форум, баяр ёслол, илүүц, тээвэр, шатгууны зардал, цаасны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалж 1.4 их найт төгрөгийг хэмнэх улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. Та бүхэн дэлгэцээр харж байна. Бид урсгал зардлаас 433.4 төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг боддоор хэмж байна гэсэн. За төр зардлаа танахтаа бол төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан агчдынхаа цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулах бололцоог үүгээр бүрдүүлсэн. Бууруулах шаардлагатай 217 тэрбум төгрөг, урсгал зардлаар 216 гээд нийт 430.4 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас урсгалаас хэмнэсэн гэсэн. Нэг үгээр бол сайд нар зөвхөн цалингаа тавиад өдөр тутмын үйл ажиллагаа явуулнаа. Элдв нэмэлт огт зардал байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. За ингээд улсын төсвийн тодтголоор авч хэрэгжүүлэх дараах арга хэмжээнүүдийг бид нар одоо санал болгож байгаа. 1.4 их найт төгрөгийг хэмнэсний үйлдэлсэн байдаг. Уцаа. Үндсэндээ. Тэгэхээр одоо боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн цалин, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуул суурь тэтгэвэр олох заалт, за стратегийн нөөцүүдийн хангамжийг тогтворжуулах, хэрэглэгчид эрчим хүчний салбарт ирэх одоо татаас буюу тарифын алдагдлыг татаас олох, гэрт тойр сургууль хөтөлбөр гэсэн төсвийн тодтголыг өргөн барьж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр та бид мэднэ. Нийгмийн даатгалын шинжилгээг их хурлаар баталсан. Энэ нийгмийн даатгалын багц хууль дээр бол суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бүрдүүлж өгсөн. Суурь тэтгэвэр бол өндөр насны тэтгэвэр тогтоогдсон бол суурь тэтгэвэр олгож эхэлдэг. Суурь тэтгэврийг 100-аас 300 мянган төгрөгөөр тогтооно. Энэ юугаар тооцоологддог вэ гэхээр 769 мянган төгрөгийн тэтгэврийн доод хэмжээ авч байгаа иргэдийн 3/1 нь 20-с дээш жил ажилласан байдаг төрдөө. Тэгэхээр илүү олон жил шимтгэл төлсөн илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдж ирсэн учраас бид тэтгэврийн реформыг их хурлаар батлуулсан. Ингээд суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодтгол баталсны дараа буюу 11-р сарын 1-ээс дагаж мөрдөхөөр энэ төсвийн тодтголыг дагуулж өргөн мэдүүллээ. Үүнийг 1.4 их найдын хэмнэлтээс зардлыг нь шийдэж байна. Суурь тэтгэвэр бол 100-аас 300 мянган төгрөгөөр тооцогдсон. Дунджаар 220 мянган төгрөг орчин болвол нэмэгдэн 220-аас 233.8. Гэхдээ энэ бол ялгамжтай. Хамгийн бага одоо тэтгэврийн доод хэмжээгээр тогтоогдсон ахмадууд дээр 300 мянга орчим өндөр тогтоогдсон байх юм бол одоо арай бага гэдэг. Ингээд индексжүүлээд бид нар нэмж гинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр авагч нар бол тэтгэврийн шинэ хуулийн дагуу суурь тэтгэврээ авч эхлэх болцоо бол ингээд бүрдэж байна. За цалин хөлсний тухайд бол төр зардлаа хэмнэж тансан учраас иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд бол цалин өсөлтөөр бас бодлого гаргах ёстой. Тийм учраас эх оны төсвийг дагалдуулаад бид бол төрийн албан агчийн цалин өсөлт нэмэгдлийн хууль буюу 33 хуулиар төрийн албан агч нарын цалин ялгамжтай тогтоодсон байсан дуустгүй яриаг бол дуусгав. Тийм ч учраас цалин нэмэгдүүлэхдээ та бүхэн мэдж байгаа боловсролын салбарын цалин өсөлтийг бол манай засгийн газар байгуулагдсан даруйдаа бол 2 ойлгомжгүй цалинтай байсныг нэг цалинтай болгож 50% нэмэгдлийг нь тооцоод явсан. Эрүүл мэнд дээр бол бид 30% нэмэгдүүлсэн. Эрүүл мэнд бас одоо 2 цалинтай болсон байсан. Эрүүл мэнд дээр одоо 20% буюу боловсролтой адилхан 50% цалингийн нэмэгдэлтэй болгож тэнцвүүлж байна гэсэн үг. Ингээд бусад салбарын байдаг. Ялангуяа одоо байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уур гэдэг төрийн үйлчилгээний албан агч. Тэгэхээр төрийн албан агч нарын цалин хөлс өөрөө зарим нь одоо өнгөрсөн жил нэг 20% нэмэгдсэн.
Гэхдээ багш хэмжтэйг адилхан 50% нэмэгдэл тооцогдоогүй. Тэгэхээр ялгамжтай авч үзэхгүй тулд бид нэр тэрүүн үйлчлэгээний албан агштын үндсэн цалин бол багш нэмтрээс ялгаатай. Гэхдээ нэмэгдлийг ижлэх юм болгохын тулд адилхан 50% нэмэгдүүл дүүцүүлж байгаа. Шинжлэх ухаан бол бас өмнө нь бол нэмэгдсэн байсан. Ингээд төрийн үйлчлэгээний албан хаагч тэр, эрүүл мэндч тэр, боловсролч тэр салбар ялгаагүйгээр бүгдийг нь 50% өргөж эх оны төсвөөр инфляцтай уялдуулж нэмэх бэлтгэлийг хандж байна. А энэ дуустдаггүй олон жилийн яриа бол юунаас болсон бэ гэхээр 33 хууль гэхээр нэг хууль дагуулад салбарын одоо тухайсан салбарын албан хаагчдын цалин нэмэгдүүлээд өгдөг байсныг бид нар бүгдийг нь 50 руу аваачиж одоо илүү одоо шудраг тогтолцоо руу шилжүүлэхээр энийг шийдвэрлсэн гэдгийг хэлье. За төсвийн тодтгол бол өөрөө стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулахад зориулагдана. За стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах зорилгоор бол жишээ нь өргөн хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд хүн дээр тусч байгаа. Ийм ч учраас бид хяналтыг сайжруулахын тулд сангийн аам дээр бид нар ажлын хэсэг гаргаад одоо махны нөөцийг бүрдүүлээд иргэдэд яг тэр нөөцөлсөн мах тухайн өнөөрөө очиж байна уу гэдэг дээр нь хяналт тавих зорилгоор бүх процессыг захимжуулсан. Ингээд засгийн газрын шийдвэр гарсныг бол та бүхэн бол мэднэ. Өмнө нь бол мах нөөцөлсөн махаа хөнгөлтөө зээлэр компаниудад өгдөг. Тухайн компаниуд цаашаа яг зээлээ мах нөөцлөхөд зарцуулсан юм уу гэдгийг бүрэн хянж чаддаг байсан. А сая засгийн газрын шийдвэр гараад хэрвээ мах нөөцөлсөн тохиолдолд агуулгыг эзэмшиж байгаа компани тэр зээлийн шугам үүсгээд иргэн малчин өөрөө одоо би 20 кг-ийн мах одоо танаа агуулгад авчирч байна гэвэл шууд тэр махныхын төлбөр нь тэр иргэн рүү малчин руу орно. А ингээд энэ зээл нь компани дээр нь бичигдээд явах зохицуултыг Монгол банкны бас удирдлагуудтай яриад зөвшөлдсөж засгийн газрын тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ бүртгэл хяналтыг захимжуулж ил тод болгосны үндсэндээ одоо бид нэр стратегийн барааны нөөцийн хангамжийг тогтворжуулах боломж үүссэн. Үүний тулд эхлээд Улаанбаатар нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Эрхчил бол эрх засгийн газрын хурлаар бол одоо бид нар энэ жилийн балансыг сонсно. Тариалалтчдын намрын ургацаас Улаанбаатар худалдаа авах, гурилын дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын хангам нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 100 мянган тонн Улаанбаатар нөөц одоо бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг бид нар бүх процессыг хяналтыг захимжуулсан учраас энд алдар авахгүй. Энэ бол бас олон жил яриад зээл өгөөдүүдийг зах зээл дээр хүрдэггүй байсан. Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо тариалан экспресс гол нийлтөрлийн хүнсний ногоо худалдаа авч нөөцийг бүрдүүлэхгүй. Бага орлоготой иргэдийгээ одоо үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 12 мянган тонн хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. За махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр бол энэ жил бид нар 20 мянган тонн нөөцийн мах бүрдүүлээд үүнийг хадгалалт, бүрдүүлэлт, борлуулалтыг баримтын систем дээр нь бүртгэж агуулгын үлдэгдэл бол нөөцийн хөдөлгөөнийг хянах системийнхаа дагуу яг зах зээл дээр иргэдэд өөрсдөд нь хүргэх зорилтыг дэвшүүлж байна. Өнгөрсөн жил намайг ажил авахд бол 5 мянган тонныг л нөөцлсөн байсан. 5 мянган тонн. Тэрний өмнө жил энэ тоо чинь 15 мянган байсан шүү. Тийм учраас 20 мянган тонныг энэ жил нөрдүүлэх ёстой. Үүнийг хийхин тулд агуулгаар нь харъя гэж зорьсон учраас эхлээд системийг бүрдүүлсэн юм а. Тэрээс мөнгө нэмэгдүүлээд илүү одоо олон тонны махны нөөц бүрдүүлээд үр дүн гаргахгүй. За дөрөвт бол зойр агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг бол их хурлын дараагаар ажиллаж байхдаа жишээ иргэд орон нутгийн иргэдтэй уулзж байхад бол бид бас иргэдээсээ сонсч ирсэн. Тэгэхээр зойр агуулгын нөөцийг бүрдүүлэх бол нэг 20 мянган тонны стандартын шаардлага хангасан зойр агуулгын хүчин чадлыг бол нэмэгдүүлэхээр хөнгөлтөө зээлийн татаасыг төсвийн тодтгол дээр тусгаж байна. Ингэснээр warehouse гэж ярьдаг. Бид нар хүнсний ногоогооч тэр махаач тэр стандартын шаардлага хангасан зойрнд хадгалах бололцоог бол иргэддээ олгож байна. За 5 дугаар шатхууны нөөцийг нэмэгдүүлэх. Аж ахуйн нэгжийн газрын сүнс бүтээгдэхүүний агуулга шинээр барих дээр бол манай засгийн газар байгуулагдсныхаа дараа бол хүүгийн татаасыг шийдэж явсан. Үүний үндсэн дээр нийтдээ 300 мянган метр куб шатхууны нөөц сав баригдах ажил эхэлсэн. Эхнээсээ энэ намар ашиглалтанд орно. Энэ намар бол бид нар 150 мянган метр куб буюу 14 хоног шатхуунаа нөөцлөх савтай болно. Үүнийг төр хувийн шин түншлэлээр явуулсан. Иргэжил 300 мянган тонн хүрнэ. Ингэхээр 14 хоног. Тэгэхээр энэ тоогоо бид нар багадаа 2 сар шатхууны нөөцөө агуулдаг савтай болъё гэдэг зорилгоор
олон жил яриад шийдэгдээгүй байсан асуудлыг төр үеийн түншлэлээр ингээд шийдэж явж байгаа. Энэ бол өөрөө стратегийн зарим банааны нөөцийн хангамжийг докторжуулах зорилгыг бол тусгасан гэсэн. За эрчим хүчний салбар буюу одоо ингээд өвөл болно. Тэгэхээр эрчим хүчний салбарт зохио хангамжуудыг авах хэрэгтэй. Маш энгийнээр байх юм бол та бүхэн мэдж байгаа бах. Одоо 1 киловаттыг 333 төгрөгөөр үйлдвэрлээд иргэдээ 304 төгрөгөөр зардаг. Тэгэхээр энэ салбар алдагдaltaй ажилласаар өнөөдрийг үрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол иргэдэд үнийн өсөлтийн хүн дээр тусч байгаа цаг үед бол эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг одоо бодлогыг би барьж ажиллаж байгаа. Тийм учраас эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй тулд хэрэглэгчид санхүүгийн үүсэхгүй тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөгийг тавьж байна. Энийг юу гэхээр хятадаас 8 дугаар сараас импортын цахилгааны үүсэх алдагдлын татаас 51 тэрбум, баруун бүс Оросын импортын цахилгааны үн тарифын алдагдaltaй 30 тэрбум, төвийн бүсийн импортын цахилгааны үнийг 9.3-аас 12.5% нэмэгдүүлсэн үний өсөлтийн татаасыг тавьж энэ одоо үеийн хөдөө өдрүүдийг иргэдээ одоо дэмжиж авах зүйтэй гэж ийм шийдвэр гаргаж тодтгол төр тусгасан. Манай засгийн газар байгуулагдсан даруйда одоо тез дөрвүүдээр гэхэд одоо хэд уурын зуухны засвар шинжил тоног төхөөрөмжийн ажлуудыг ажил авсан даруйда одоо засгийн газрын нөөц орж ижил бид нар илүүчгүй дутуучгүй 1950 2000 хүрэхгүй их үүсвэрийг хангаж чадна. Тэгэхээр нэг уурын зуух л одоо дэлбэрэхэд нэг уурын зуухтаар асуудал үүсгэхэд бол бид нар тог цахилгаангүй болох ийм эрсдэл байгаа юм. Энэ олон жил яваад шийдэж чадаагүй асуудал. Тэгэхээр үүнийг тоног төхөөрөмжийн шинжилгээг хийх шаардлагатай гэдэг утгаараа бол дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын их засварыг 7 төрлийн өмчт компаниар хий. Дулааны станц, дулааны сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг 9 компаниар хий. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг мөн төрлийн өмчт 7 компаниар хий. Энэ компаниуд дээр бол би өөрөө бичлээ очиж уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Ингээд бид нар их усүр нэмэгдүүлэх зорилгоор манай засгийн газар 5 байршил дээр сэргээгт эрчим хүчний одоо их усүрийг шинээр бий болгох зорилгоор нээлттэй сонгон шалгуул нийтдээ опшнийг зарласан. Одоо 2 байршил бол нэлээд хурдтай шуурхаа бол явж байна. Тэгэхээр хамгийн бага үн бараг 485-аар өгсөн шүү дээ. Тэгэхээр бид нар үн бууруулж болдго юмаа гэдгийг харуулсан. Тэгэхээр цаашаа эрчим хүчний салбарт илүү чөлөөлөлт явагдана, их усүрээ нэмэгдүүлнэ, төр хувийн хвшлийн түншлэлийг илүүд одоо ингэж үзнэ гэдгийг бол та бүхэнд бас хэлье. За мөн энэ төсвийн тодтгол дээр сургуулийн үр хэмжээг нэмэгдүүлэх чиглэл дээр бол шин сургууль барих гэхээсээ илүүтэйгээр гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг хэрэгжилтийг 9 сарын 1-ээс хангуулж эхэлж байна. Одоо анги дүүргэлт маш их. Тэгэхээр анги дүүргэлтийг багасгахын тулд бид нэг ангид 35-аас дээш хүүхэд сурахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг одоо хийж хэрэгжүүлж эхэлнэ. Гэрийнхээ ойрхон сургуультай өгөх бололцоог бол бүрдүүлнэ. За ингээд 35-аас доош дүүргэлттэй сургууль улсын хэмжээнд 80% энэ тодтголоор бол одоо хүргэх бэлтгэл ажлыг энэ зуны хугацаанд бол бүрэн хангаж дууссан. Мөн энэ гэртээ ойрхон сургууль хөтөлбөрийн эхлэл болгоод бид нар төрөлцсөн ахлах сургуулиудыг байгуулж байгаа. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, за одоо бас Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын хөтөлбөрийг бүс болгонууд дээр сонголтоор нь ахлах сургуулиудын хөтөлбөртэй уялдуулах ажлыг засгийн газар бүрдүүлсэн. Тэгэхээр боловсролын салбарт бол би бас өөрөө ойрхон учраас энэ салбарт нэлээд онцгойлж бол анхаарч ажиллалаа. Эх оны төсвүүдээр бол боловсролын реформ дээр ямар шинжилгээ хийх вэ гэдгээ эх 7 хоногт төсөө өргөн мэдүүлсэнийхаа дараа, хуулиараа 9 сарын 1-нд өргөн мэдүүлсэнийхаа дараа та бүхэндээ бол танилцуулна. Мөн энэ хувийн сургуулиуд дээр суд орон зайнууд байгаа. Суд орон зайнуудыг бид нар одоо ашиглах ёстой. Анги танхимд хоосон, хичээл сургууль ордгоо ийм анги танхимуудыг одоо ашиглаж бид нар гэртээ ойрхон сургуулиудаа хүүхдээ өгөө гэдэг. Энэ зарчим руу одоо шийдвэрлэх зорилгоор тодтгол дээр 50 тэрбум төгрөгийг ингээд тусгай явуулж байна. Эх оны төсвүүдээр энэ хөтөлбөр үргэлжлэнэ гэдгийг хэлье. За төсвийн тодтголыг дагалдуулаад санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр буюу дэлхийн нийтийн хурцлах нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын төлбөрийн тэнцэл гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах төсвийн дэмжлэгийн эргэн төлөх 15 жилийн хугацаатай зээлийг их хурд өргөн мэдүүлж байна. Энэ
зээл юунд зарцуулдаг вэ гэхээр энэ бол цэвэр гадаад валютын албан нөөц төлбөрийн тэмцэлийг одоо дарамтыг бууруулах, санхүүжүүлэх ийм зорилготой дэмжлэг. Үүнийг давхар хийж явахгүй бол бид нар ханшаа алдах эрсдэлтэй. Тийм учраас ийм үед дэлхийн улс орнууд хамшигын үеийн нөхцөл зээлийн шугам үүсгээд байгалийн аюулт үзэгдэл, эрүүл мэндийн онцгой нөхцөл болон эрчим хүч, үндэсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл үед хариу арга хэмжээ авах юм холбоо зээлийн шугамыг гаргаж байгаа. Ялангуяа одоо эрүүл мэндийн салбарт бол онцгой чухал. Тэгэхээр энэ зээлийг бол бид нар эрүүл мэндийн салбар дээр бол илүү ашиглах ёстой учраас өчигдөр засгийн газрын хурал дээр эмийг нэг их үүсвэрээс авах шийдвэрийг гаргасан шүү. Энэ юу вэ гэхээр ахмадууд өдөр тутам хэрэгэлдэг тэр даралтын эм, бусад төрлийн эмийг нэг үүсвэрээс авахгүй бол дундын зуучлагч нар үнэ хөрөгдөд байдаг. Тэгэхээр энэ үнэ хөрөгдөд байгаа байдлыг бууруулахын тулд бид нар нэг их үүсвэрээс авж байгаа. Тэгэхээр өдөр тутам хэрэгэлдэг эмийг хөнгөлөх чиглэлийн одоо бодлогуудыг илүү одоо хэрэгжүүлнэ гэж байна. За мөн энэ төсвийн тодтгол бол төрийн өмчийн компани шинжилгээг одоо эхлүүлж байна. Энэ хуулиар төсвийн тодтголоор та бүхэн мэдж байгаа Узбекистанд одоо хөрөнгө оруулалтын санг олон улсын бирждээр арилжаалж хөрөнгө босгосон сайн жишээ бий. Тэгэхээр тэр юу вэ гэхээр төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувьуудыг салбарын төрийн өмчит компани тодорхой хувьуудыг нэгтгээд хөрөнгө оруулалтын сан болгоод сангаа бирждээр гаргаж хөрөнгө босгож иргэдэд хүртээдэг. Тэгэхээр төсвийн тодтголоор бид анх удаа төрийн өмчит компанийн ногдол ашиг иргэн бүрт хүргэх одоо улс төрийн юм шийдвэр бол гаргасан. Тэр ч хүрээндээ бол төрийн өмчит компани шинжилгээ хүрээнд баялагын сангийн хуулийг дагалдуулж байгаа. Баялагын сангийн хуулиараа хуримтлалын санд тодорхой мөнгө хуримтлагдаад орлого төвлөрүүлэгч компани дээр нь хуримтлагдсан мөнгө төсөв рүү чодчдгүй ногдол ашигчулж ирдгүү, иргэнд ч ирдгүү тэр хөрөнгө нь юунд зарцуулагддаг байсан гэхээр төсөл хэрэгжүүл гэдэг зорилттой байсныг таслал ногдол ашиг төвлөрүүл төсөвт гэдгийг зохицуулан тусгайлан одоо зааж өгч байгаа. Ингээд энэ хүрээндээ сая Franklin Templeton гэж энэ Узбекистанд одоо хөрөнгө оруулалт менежментийн үйлчлэгийг үзүүлсэн компани. Дээрээс нь одоо хэдхэн хоногийн дараа дэлхийн алдартай BlackRock бас мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагын компани бол бид нар санал тавьсан. Энэ хоёр компанитай хоёулантай санамж зураад ингээ хамтран ажиллаж байна. Нээлттэй сонгон шалралтуудыг зарлан хөрөнгө оруулалтын сангаа засгийн газар 100% эзэмшээд бирж дээр гаргаж хөрөнгө татаж саяны төрийн өмчит компани ногдол ашиг төсөвдөр одоо ногдол ашиг хэлбэрээр ашиглах болцоог нээсэн заалтынхаа дагуу төрийн өмчит компани ногдол ашиг иргэн болгонд хүртэх шийдвэрийг одоо энэ хуулиараа гаргаж ийна гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн ажил бол ихэж явна. Та бүхэн мэдж байгаа манай одоо хуучин байсан Эрдэнэс Монгол компани бол уулуурхан компани жишгийн дагуу ажилладаг байсныг одоо бид нар Чингис хаан үндэсний баялагын сан болгож хөрөнгө оруулалт хийдэг, удирдлага хэрэгжүүлдэг, иргэн болгон тэр ногдол ашиг хоригдлуулахад үүрэг хүлээдэг хэлбэрлүүд бол олон улсын жишгийн дагуу хүргэсэн. Ингээд энэ ажил бол энэ ажиллаар бол эхэлнэ. Мөн энэ төсвийн тодтголоор дамжуулаад бид нар үнд цаасны хуулийн дээр өөрчлөлт оруулж байна. Үнд цаасны хууль гэдэг бол өөр шинэ эдийн засаг. Цаашаа Монгол улс эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг сонголтын өмнө бол ирлээ. Тэгэхээр үнд цаасны хуулийн дээр төрийн өмчит компаниуд нэгдээд сангаа хэрвээ хоёр дахь зах зээл дээр арилжаа гэдэг хүсэлт гаргах юм бол бүртгэж аваад дээрэс нь одоо олон улсын биржүүд бол зөвхөн танхим гэхээс илүүтэйгээр онлайнаар ингээд хувьцаа худалдаж авдаг болсон байна. Өнөөдрийн залуучууд зүгээр гар утасныхаа аппликейшнаар тухайн бирж дээрээ бүртгэгдсэн олон улстай зөвшөөрөгдсөн биржүүдээр шууд Tesla-гийн хувьцаа, Apple-ийн хувьцаа авдаг болсон. Тэгэхээр бид нар яг үүнтэй адилхан хувьцаагаа ашиглах бололцоог бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг дагалдуулаад Эрдэнэс тавталгай компани 1072 хувьцаа олон жил төвчглээ. Үүнийг хуулийн хүрээнд бид нар нээж энэ хуулийн дагуу санхүүгийн зохицуулах ороонд бүртгэж хоёр дахь зах зээл дээр гаргаж 1072 хувьцааг эргэлтэнд оруулах одоо бас ийм улс төрийн шийдвэрийг гаргасан. Ингээд Эрдэнэс тавталгай компани дээр бол 1072-ыг зах зээл дээр арилжах боломж энэ хууль төсвийн тодтгол батлагдвал хэрэгжинэ. Үүний дараа бид нар Эрдэнэс тавталгай компанийг нээлттэй компани болгож бирж дээр бүртгүүлнэ. За ингээд бирж дээр бүртгүүлсний дараа бол хувьцаа эзэмшигчнэр одоо шийдвэр гаргалтанд нь оролцдог, хувьцаагаа зарж арилжаалдаг, бололцоо бүрдэнэ. 933 төгрөгөөр анх хувьцаа нь үнэлэгдэж байсан компани бол тэр үедээ харьцуулахад бол өнөөдөр борлуулалтын орлого даваад явсан шүү дээ. Тэгэхээр хувьцааны үн бол өснө. Ингэж иргэдээ одоо хувьцаажуулах, иргэдээ ашиг орлогыг нь хүртээх ийм боломж олцоог бол бид нар энэ хуулиар олгож байгаа гэсэн. Тэгэхээр төсвийн тодтгол бол үнийн өсөлтийг одоо тогтворжуулах, бага орлоготой иргэдийг хамгаалах,
шинэ эдийн засгийг бий болгох, хувьцааны ногдол ашгийг ард иргэдэд хүртээх, төрийн өмчт компани ногдол ашгийг иргэн бүр хүртэх болцоог бүрдүүлэх буюу төсвийн тодтгол дээр бид нар Чингис хаан баялагын сан дээр хуулийн дагуу хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэх гэдэг байдлаар шилжээд төсөвч ирдгүү иргэдэж ирдгүү байсан тэр ногдол ашгийг төсөвт ногдол ашгийг нь хуваарлаад иргэдтэй цалин хөлс тэтгэвэр тэтгэм шинэ эдийн засаг бий болгох зорилгоор хэрэгжүүлж болдог асуудлыг бол хуулиар нээж юм шүү. Ингээд энэ бол төр бүсээ чангалж 1.4 их найдаар хэмнэсэн мөнгөө зарцуулах зүйл нь тодорхой ийм төсвийн тодтголыг цаг үетэйгээ нийцүүлж өргөн барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт орох асуудлаар бол бид нэлээдгүй удаан хугацаанд ярилцсан. Ингээд үүнийг бол энэ гамшигт нөхцөл байдлын үед иргэддээ хүртэх зорилгоор бол их хурл хамтд нь ингээд өргөн мэдүүлж байна. Тэгээд бид бол олон улсын худалдааны дайн, энэ дэлхийн геополитикийн асуудал, энэ Америк, Иран, Орос, Украины дайн гэсэн энэ эффектүүдийг бол ард иргэд хамтдаа амсаж байна. Тийм ч учраас үүнийг бас ойлгож дэмжиж засгийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа бас ард иргэдтэй маш их талархаж байгаа. Тэгээд бид олон жилийн дуустгүй яриаг дуусгах юм хариуцлагатай цаг үед байна. Энэ хүндрэл бэрхшээлийг бол дэлхийн бүх улс орон дотоод улс төрийн тэмцэл мөргөлдөөн, зөрчилдөөн, хоос улс төрчдөөс биш илүү их эв нэгдлэр давж гардаг. Тэгэхээр энэ өвөл бол маш хүйтэн өвөл болно. Тэгэхээр энэ хүйтэн өвлийг бол дотоод эв нэгдлэр улс төрийн намууд ч гэсэн илүү зөвшөлдсөж ойлголцож нэгдэж улс орныхоо үндэсний язгуур эрх ашигын төлөө хамтдаа ажиллаж давж гарна гэдгийг бас бусад улс төрийн намууд болон ард иргэдтэй уриалж байна. Өөрөө нэмэлт юм байдаг. Тэгэхээр 5-8% тэмцэх хэмжээний асар их мэдээлэл ажлын хийдгүү болох асар байдаг. Юунаа гэдэг тэмцэх гэдэг ийм маш дарсан юм шиг. Танаас чинь бас ажлаа яг хэрхэн тэмцэж байгаа юм. За жишээлбэл гайхын ажил одоо ч тасраагүй байна. Бидэнд олон хүний шүүхээр яг оноос нь нэгэн гэдэг юм байна. Ажлыг нь зөвшөөрдөг байгаа асуулт. Та яан хамгийн газар дунд дооч хатаа анхаарал хандуулж байгаа юу? За манай засгийн газар бол чөлөөлийн үндэсний санаачлагыг дэвшүүлж бодлогоож баталсан. Энэ чөлөөлийн санаачлагын гол зорилго бол энэ авилгын эсрэг сайн засаглалыг бэхжүүлэх чөлөөлт. Тэгэхээр авилгын эсрэг чөлөөлтийг хийх бол суур агуулгаар нь бол та бүхэн мэднэ, би цахимын сайд ухаас авахуулаад хүний оролцоог уулгах гэж хичээж ирсэн. Гэхдээ яг таны хэлж байгаа бол үнэ авилга хүнд суртал бүх шатанд нүүрсэн байна. Тэгэхээр энэ авилгаас ангид байх асуудлыг системийнх нь хувьд хүний оролцоог бодох ажлыг хийгээ явж байгаа хэдиж авилгатаа бодиттой тэмцлийг бол хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг. Тийм учраас бол би энэ нийгэмд үүсэж байгаа бүх скандал болсон олон хэрэгүүд энэ авилгатаа холбогдсон албан тушаалтнуудыг бол бүх материалын нь хамт хууль хяналтын байгууллага тэр дорн шилжүүлж байгаа. Хууль хяналтын байгууллагуудыг ч гэсэн энэ авилга ашиг сонирхлоос ангид байх асуудал хариуцлагатай ажил гэдгийг аль нам эвслээс үл хамааран ажил гэдгийг бол авилгатай тэмцэх чиг үүрэгтэй хууль хэрэгжүүлж байгаа гүйцэд засаглалын тэргүүний хувьд бол байнга шахаж байгаа. Мөн хөрөнгө хураах хууль гэж манай оюутны засгийн газрын үед алтан гэрэл сайд байхдаа өргөн мэдүүлж байсан. Одоо ч гэсэн хуульд бол энэ хөрөнгийг хураах хэцүү орчин бол байдаг. Гэхдээ үүнийг наривчлан зохицуулах нь илүү зохимжтой юм а гэдэг утгаар энэ хуулийг барьсан. Тэгэхээр засгийн газар бол тэр тодорхой их хурлын гишүүдийг оролцуулаад энэ хөрөнгө хураах хэцүү орчин бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж нийтийн орлого болгох тухай эрх зүйн орчин бүрдүүлэхээр өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр үжил баримтлалыг сонссон. Бид нар төсвийн тодтоглоос өмнө энэ хуулийг улсын их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурал дээр байгаа хуулийн концепц агуулга бүгд ижил. Тэгэхээр нэгтгэгдээд ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй. Ер нь бол хаана бүх шатанда авилгатай тэмцэх ажлаа эрчимжүүлэх ёстой. Одоо би төрийн албан агч нарт ч та тэр улс төрийн албан агч нарт засгийн газрын гишүүдтэй ч тэр авилгатай үйлдэлээр ёс зүгээр хандлагаараа тэмцэх ёстой гэдгийг бол байнга шахаж шаардаж бас ажиллаж байгаа.
Стратеги нөөцлөгөө яригч нь л Улаанбаатар нөөцлийг ногоо бензин шатхуу гэж ярьж байна. Гэхдээ нэг бид нар одоо яг үйлдвэрлэж байгаа болоход байгаа мó нэг бол нөхөдийг хэмжих гэдэг байгаа тийм. Нэг хэсэг Улаанбаатар гаднаас авъя гэдэг юм 2 жилийн өмнө скандал болж ирсэн. Тэгээд одоо өөрсдийнхөө газар тариалангаа ингэ сүүрж болохгүй гэх юм гэдэг тийм эдгээр бүгд туулдаг гэсэн. Гэтэл нефтээр бид нар дараа жил ашиглалтанд орохоос байхад бид нар яагаад энэ импортч компаниудад сав барьж өгөх гээд байгаа юм бэ? Тэгээ ерөнхийдөө импортын сав барьж өгөх асуудал намжингууд шатхуун одоо саадлуу олж ирж байж юм тий. Тэгэхээр ерөнхийдөө рекорд зээл гаргана гэж яриад байна. Тэгээ Монгол банкныхаа бас зарим дөрвөн журмыг яг 100% зарчим нийцж байгаа мó. Тэгээд яагаад импортыг улам бүхүүлэн дэмжих хийгээд байгаа юм бэ? Газрын утасны үйлдвэрийн хатар сав агуулах боломж өгч болоогүй. Нэг талдаа бас ингээ үйлдвэрээ дэмжих гэдэг юм шиг нөгөө талдаа импортыг дэмжих гэдэг юм шиг бодлоо. За үргэлжлүүлээд бол манай одоо 2 сайд 5 хүнд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Би нэг зүйлийг хэлье. Стратегийн нөөцүүдийг бүрдүүлэх нь өөрөө илүү бага орлоготой иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахад оршдог. Тэгэхээр бид маш олон хөнгөлөлтөө зээл татаасуудыг өнгөрсөн хугацаанд авч явж ирсэн хэдий ч огт exit стратеги гэдэг зүйл байгаагүй. Дээрээс нь энэ хөнгөлөлтөө зээлүүд татаасууд нүдэ олоогүй. Халамжууд нүдэ олоогүй. Бага орлоготой иргэдийг яг зорилттой бүлгээ хамгаалж чаддаг. Тэгэхээр үүн дээр бол бид нар ямар ч хөнгөлөлтөө зээл татаас тавьсан заавал exit стратегитэй байх хэрэгтэй. Хизээд дуусаад ямар үр дүнд хүрээд дуусах вэ? Тэгэхээр жишээ нь энэ бензин шатхууны асуудал. Маш энгийнээр хэлэхэд бол зүгээр АИ92 бол тусгай хөнгөлөлтөө зээлээр доктортой гэрээгээр Оросын холбооны улсаас бид нар нийлүүлээд өнөөдөр гүрсэн байна. Энэ бол дуустгүй яриа. Тийм ч учраас нефтийн үйлдвэрийг барьж байгуулах ажлыг Монгол улс эхлүүлсэн. Тэгэхээр нефтийн үйлдвэрийг өөрийнхөө хяналтанд авсан. Бүх шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Сар болгон би ажлуудыг ин шахаж бүх шатанд нүүрлээд байгаа хүнд сүрэл цаг хугацааг нэмэх ажлуудыг бол хийн. Үүнтэй холбогдуулаад сая хаврын чуулганаар газрын төсвийн хуулинд өөрчлөлт оруулсан. Ингээд бид нар 14 байршил дээр одоо нөгөө холбоорлолтууд эрэл хайгуулын ажлууд явж байна. Эрэл хайгуулын ажил. Тэгэхээр 92 бензин бол тусгай хөнгөлөлтөө нөхцлөөр авдаг учраас үнийн хувьд маш бага. Тийм учраас олон жил бид нар олж ирсэн. Оросын холбооны улстай гэрээ хийгээд олж ирсэн энэ гэрээний дагуу үүнийг нийлүүлж байгаа компаниуд дээр бид нар үнийг барих ёстой гэсэн. Тэгвэл тийм хямдаар авчид 3 дахин нуглаад зарах нь шудраг ус. Харин 98, 95 тэр евро 5 гээд байгаа бензин шатхууныг бол бүгд нарийн метод ард улсаас тэр Оросын холбооны улсаас тэр Солонгосоос ч тэр оруулж ирж байгаа тохиолдолд бол тэр зах зээлийнхөө үнээрээ л явна. Тэгэхээр 95, 98 дизель төрж одоо бусад бензин шатхуун дээр бол үүн дээр бол бид нар нөгөө иргэдийн ярьдаг тэр үнийг чөлөөлөд зах зээл дээр нь өрсөлдүүлээд байлгаж байна. Гэтэл 90% их усүрийг хангаж байгаа дээр нь үн чөлөөлнө гэхээр өрсөлдөөн байхгүй газар үн буурдаг байхгүй. Чөлөө зах зээл гэдэг чинь бол өрсөлдөөн бий болж иж иргэд тэндээс хожиж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэгэн их усүрээс авчаад үнээ тусдаагаараа тавиа гэвэл хэд дахин зараад явна. Тэгэхээр шатхууны сав дээр бол бид нар нэгч шатхууны сав худалдаж авах бодлого байхгүй шүү гэдгийг бас би хэлэх ёстой. Дээрээс нь бид нар янз бүрийн одоо түрээсэр ч гэдэг юм уу ингээд ажиллуулъя гэж зориогүй. Зөвхөн дэмжлэг үзүүлээд хүүгийн татаас дээр нь дэмжлэг үзүүлвэл 20 тэрбум төгрөгөл төсөвт тавьсан байхгүй. 20 тэрбум төгрөгөөр 300 мянган метр кубийн шатхууны нүүрд агуулгах савуудын хувийн компаниуд барьдаг нь хамгийн бага зардлаар энэ нөөцөө бэхжүүлэх болцоотой гэсэн. Зойрч гэсэн тэр хүүгийн татаас тавьд хувийн компани, хувийн иргэд, аж ахуй нэгжүүд одоо зөвхөн бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс зойр байна. Би сэлэнгэж ч очиж үз. Хэд хэдэн сайхан зойрууд байна. Зүгээр л бид нар бүгдээр нь жоохон дэмжиж өгвөл өөрсдөө барья. Ингэж хамтын ажиллагаагаар явна. Тэрээс төр энд оролцсон гэж бол огт байхгүй. Тэгэхээр тэр нөгөө баримт гээд бид нар чинь гайл татврын санхүүгийн мэдээллийг татаад exchange хийгээд мэдээлэл солилцоод байгаа системийнхаа дагуу би өөрийнхөө өрөөнд ч гэсэн кабинетээр өнөөдөр аль суманд ямар одоо бараа бүтээгдэхүүн хэдээр зарагдаж байна, аль бомтоор хэдэн машин гарвыг би харж чадчих мэдээлэл. Түүнтэй адилхан яг тэр баримт дээр бид нар системийн хувьд бэлэн болсон. Би бас нэг цахимын сайд байсан хүний хувьд энийг ил тод илүү нөгөө real time болгохын тулд энийг хийж хичээж ажиллаад одоо нөөцүүдийг бүрдүүлэхдээ татаас тавьж байгаа. Би зах зээлийнхаа нүдийг олно гэж ингэж бодож байгаа. Улаан буудаан дээр ч гэсэн тодорхой татаас аваад түүнийг нь зах зээлээс одоо
зах зээлийнх нь үнээр гаргах буюу хэд их үнийн хөрөнгө бий болохоос урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй. Тэгээ би өмнө нь бас та бүхэнд хэлж ирсэн. Бензин шатахуун гэдэг бол өөрөө нөө үнийг хамаагүй их одоо тий 90%-ийг нь хангаж байгаа 92%-оо чөлөөлөд дураараа одоо үн тогтоог ичгээд өсчдөг. Тэгэд нефтийн үн дэлхийн зах зээл дээр буухад хизээч нөгөө гурил талах будааных нь үн буурдаг байхгүй. Эний чинь тэр нэг наалдан үн гэж яриад ш тонлоо. Тэгэхээр тэр наалдан үн гэдэг зүйл чинь тэр нефт өсөхт нь буух. Иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг бий болоод. Тэгэхээр нефтийн үйлдвэрийн ашиглалтанд оруулах. Дотоодоос хангадаг бол. За хоёрт бол одоо цаашаа эх оны төсвүүдээр өдөр боловсруулах үйлдвэрүүд хийх юм шин. Одоо энэ дотоодоос хэрэгцээг хангах гэдэг боловсруулах үйлдвэрүүд хийх. Эрчим хүчнийхээ их усрыг нэмэгдүүл. Цахилгаан станцуудыг барьж байгуулах ажил дээр гол хөрөнгө оруулалтууд анхаарна. Ашиггүй олон ийм одоо бензин нөгөө бетон цутгадаг тэ нэг ийм ажлуудаас илүү их холдож тийм учраас нөгөө импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрүүдийг илүү дэмжиж, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг утгаараа манай засгийн газар эхэлж барьж авсан ажил бол гангийн үйлдвэр байхгүй. Одоо ингээд компани шалгархаж шүү дээ явж байна. Тэгээд зис боловсруулах үйлдвэр буюу энэ чинь нэмэн өртөг шингэсэн, технологийн агуулгын шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр гэж дэлхийн улсууд хөгждөг. Дээрээс нь хөгжлийн шин зам бол одоо энэ хиймэл оюун, сэрэгт эрчим хүч, энэ дата төв гэдэг сэдв бол дэлхийн одоо хамгийн халуун сэдв боллоо шүү дээ. Тийм учраас одоо энэ COP17-гийн хурлын үеэр бид нар шинэ эдийн засаг дээр хөрөнгө оруулалт татна. Энэ бол одоо худлаа үг биш ээ. Хөрөнгө оруулалт татах яриа хэлцээр боддгоор явж байна. Тэгэхээр манай эдийн засаг уул уурхаан хамааралтай тэр дотор нүүрснээс хамааралтай байсан бол бид нар шинэ эдийн засаг руу Монгол улс одоо хамтдаа алхаж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Одоо арилтаа холбоотой тэмцээс төвөөс дотоод үеийн амар сайхан чад сэтгүүлчнээс удагаад байсан мэдээлэл байна. Ийм хүнээрээ мэдээлэл өгүүлээч. Чи зааланд өгөх юм уу? Зааланд өгөх үү? Энд дээр яриа. Энд дээр Тэгээ тий. Яавны ханааш яриа. За юу вэ юм бэ хэдүүлээ. Ерөнхийдөө тодглолын талаар тодруулаа явах уу би дахиад одоо асуудал асуух. Нийслэлийн хүрээнд За засгийн газрын эдийн засгийн тодорхойгүй хүндрэлтэй орчин энэ төсвийн тодглолыг оруулж ирж байгаа. Та бүхэн бүгдээрээ биж байгаа гадаад орчинд эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Улс орны геополитикийн нөхцөл хүнд байна. Америк Ираны дай гэдэг юм уу, Орос Украин за тэгээд одоо үүнтэй холбоотой худалдааны дай гэдэг. Энэ бүхэн бидний тааваршгүй. Тааваршгүй нөхцөл бид нар бэлэн байх ёстой. Засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ орлогыг л хамгаалах. Тийм учраас ямар нэгэн төрийн албаа агч ажлаас цомдох гэсэн ойлголт байхгүй. Тодглолын ерөөсөө үндсэн хоёр зорилго байна. Энэ нь болохоор зэрэг юу гэх зэрэг нэгдүгээр бид нар иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Хоёрдугаар бид нар энэ эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд стратегийн нөөцөө бүрдүүлээд явъя. За нэгдүгээр бид нар төсвийн тодглолыг хийхдээ 26 оны батлагдсан төсвийн хүрээндээ 1.4 их найдын хэмнэлтийг хийж. Гэхдээ эрүүл мэнд боловсролын салбар дээр одоо таналтыг бол хийгээгүй. Яг л энэ бол бидний тэргүүн одоо хоёр салбар байгаа. Хүний эрүүл мэнд бүх залуучуудын боловсрох тэр системийн хүмүүсийн одоо орлогыг хамгаалах тэр хүмүүсээ одоо багш нараараа дамжуулж сурагчдаа үргэлж байгаа тэр боловсролын тогтолцоогоо эвдэж болохгүй. Энд ямар нэгэн доголдол үүсэж болохгүй. Боловсролын салбар дээр Иргэн цагта Монгол Улсын ерөнхий сайдны масрын очрол сангийн сайд Мэнд сайхан нар төсвийн 2026 оны тодтголыг улсын хурлд өргөн мэдүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл олон нийтийн байгууллагуудад дамжууллаа. За үүнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. COP17 хурал 4 дахь өдрөө үргэлжилж байна. Бид COP17-гийн цэнхэр